За сайн байцгаана уу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ англи хэл дээр маш их ашиглагддаг туслах үг буюу туслах үг дундаа modal verbs-ийг заахаар бэлтгээд байна. Modal verbs гэдэг маань ерөнхийдөө өөрсдийн гэсэн утга агуулгыг илэрхийлж байдаг хизээч өөрчлөгддөггүй тийм онцлогтой үйл өгнүүд байдаг. Туслах үйл үг гэдэг маань болохоор ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр өгүүлбэрийн гол үйл үг, гол verb-д туслахаар явж байдаг тэр өгнүүдийг туслах үйл үг гэж англи хэл дээр хэлдэг. Auxiliary verb гэж нэрлэдэг шүү. Тэрэн дотроо ерөнхийдөө modal verbs гэж тийм өөрийн гэсэн онцлогтой хідэн үйл үг байдаг юм аа. Энэ үйл өгнүүдийг та бүхэндээ танилцуулъя. Гэхдээ та бүхэн маань бол мэдээч хэрэг өмнө зөндөө харж исэн өгнүүд байгаа. За одоо ингээд хичээлдээ орцгоё. Modal verbs гэж ингэж бичдэг байх юм шүү дээ, тийм ээ. За, эхнийх нь must гэдэг үг байгаа. Must гэдэг маань болохоор заавал хийх ёстой гэсэн үг байгаа шүү. Хийх ёстой, ингэх ёстой. Ерөөсөө өөр ямар ч гац байхгүй гэдэг утган дээр must гэдэг үгийг авдаг байгаа. Must go гэх юм бол явах ёстой, тийм ээ. Must wake up гэх юм бол босох ёстой. Must одоо cook гэх юм бол хоол хийх ёстой гэдэг ч юм уу. Must learn гэх юм бол сурах ёстой гэх мэтлэнгээр гэхдээ энэ must гэдэг үгний араас орж байгаа үйл үг хязгаарч өөрчлөгддөггүй шүү. Жишээлбэл must learned гэж өөрчлөгддөггүй. Must learn тэл болоо. Эхнийхээ хэлбэрээр явдаг шүү. За энэ дээр гарч байгаа үг болохны араас. We must wear a mask during the pandemic. Бид must заавал wear гэдэг нь болохоор зүүх гэсэн үг байгаа, өмсөх зүг. A mask during the pandemic. Цар тахлын үеэр бид нэр заавал маск зүүх ёстой гэсэн үг байна, тийм ээ. Хэрвээ энийг үгүйсэхийг хүсэх юм бол заавал биш шүү гэдэг утгаа оруулж ирэхийг хүсэх юм бол must not алсгүй mustn't гэж нийлдэг байгаа. За mustn't гэдэг үгтэй ямар өгүүлбэр байна гэдгийг хэдүүлээ харцгаая. Must not гэсэн ч болно, mustn't гэж товчилсан ч болно. Та бүхэн хүсснээрээ хэрлэж болно. We must not affect the actual result гэж юм, тийм ээ. Бодит үр дүнд бид нөлөөлөх ёсгүй. Must not affect гэдэг нь болохоор ямар ч өөрчлөлтгүй үйл үг маань өөрчлөлтгүй анхны хэлбэрээр явагдаж байна. Тэгээ must not гэдэг нь болохоор тэгэх нөлөөлөх ёсгүй гэсэн утгаар бас ашиглагдаж байгааг та бүхэн харж байна. За дараагийнх нь үг гэвэл should гэдэг үг байгаа. За should гэдэг modal verb болохоор must гэдэгтээ ерөнхийдөө төстэй тэгэх ёстой гэдэгтээ төстэй гэхдээ заавал гэдэг үг бас биш. Зүгээр л тэгэх хэрэгтэй гэсэн үг байгаа шүү. За хэрэгтэй гэсэн үг байгаа. За бас л modal verb учраас энэ үйл үгний араас энэ туслах үгний араас орж байгаа жинхэнэ одоо гол үйл үг маань өгүүлбэрийн гол үг маань хизээч өөрчлөгддөггүй шүү. За you should put on your coat, it's cold outside. You should put on your coat, it is cold outside. Чи цуваа өмсөх хэрэгтэй. Болтойгоо өмсөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ гадаа хүйтэн байна гэсэн өгүүлбэр байна, тийм ээ. Put on гэдэг монголоор phrasal verbs байгаа. Өмсөж зүүх гэдэг үед ашиглагддаг phrasal verb байгаа. Should put on your coat. За чи куртг өмсөх ёстой. Яагаад гэвэл гадаа хүйтэн байгаа. За мөн адил should гэдгийг үгүйсэхийг хүсэх юм бол shouldn't тэгэх хэрэггүй гэдгийг хэлхийн тулд shouldn't гэдэг үг ашиглана гэж ойлгож болох юм аа. За You shouldn't break any rules. You shouldn't break any rules. За shouldn't гэдэг монголоор тэгэх хэрэггүй тийм ээ. Бас тэгж болохгүй гэсэн үгээр бас орчуулагдаж болдог байх нь. Тэгэхээр тэр ямар нэгэн дүрмийг зөрчиж болохгүй. Break гэдэг монголоор бас 100 үйл үг дээр ашиглагддаг. Миний YouTube-ийн үнэн хичээл дараагаа хэрвээ та үзэж амжаагүй байгаа бол үзээрэй. Хамгийн өргөн хэрэглэгддэг 100 үйл үг дээр байдаг үг байгаа. Break гэдэг үг. За тэгээд break гэдэг мандлаараа эвдэх, хэмхрэх, зөрчих гэсэн үг байгаа шүү. За тэгэхээр энэ маань бас л өөрчлөгдөхгүй шүү. Rule гэдэг мандлаараа дүрм, rules гэдэг мандлаараа дүрмүүдийг гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь modal verb гэх юм бол might гэдэг байгаа. Магадгүй гэсэн үг байгаа шүү.
Та бүхэн мань анзаарж байгаа бол must гэдэг маань заавал тэгэх ёстой гэсэн бол should гэдэг маань хэрэгтэй. Одоо might гэдэг маань бүр магадгүй болоод хуурчлаа шүү дээ. 100% биш юмн дээрээ энэ үгийг ашигладаг гэж ойлгож болох нэ. I might left it at home. I might left it at home. I might have left it at home. Might гэдэг маань болохоор магадгүй би магадгүй гэртээ орхисон баха гэсэн үг байна. Гэтэ би бол хангалттай 100% батаа бол мэдэхгүй байна гэж ойлгож болох юм тийм ээ. May гэдэг үг байна. May гэдэг мэтлэр might гэдэгтэйг яг адилхан гэж ойлгож болно. I may come гэх юм бол би ирж магадгүй. I may have left it at home гэх юм бол би гэртээ орхисон байж магадгүй гэж бас хэлж болох нь шүү дээ тийм ээ. I may call you when I finish. I may call you when I finish. Би дуусаад залгаж магадгүй гэсэн үг хэлбэр байна шүү дээ тийм ээ. Даарчхан may гэдэг дээр might гэдэг дээр not залгаж болно. May гэдэг дээр бас л not залгаад үүсгэж бас ашиглаж болдог юм шүү. За I may not be able to pick you up. I may not be able to pick you up. За би чамаг авахгүй байж магадгүй шүү. Авах боломжгүй байж магадгүй шүү. Боломжтой ч байж магадгүй, боломжгүй ч байж магадгүй, яаш магадгүй гэдэг дээр may гэдэг дээр авахгүй ч байж болно, авчиж болно гэдгийг may болон may not гэж ашигладаг гэж ойлгож болох нь шүү дээ тийм ээ. За дараагийнх нь modal verb нь would гэдэг үг байгаа. Тэгэд wouldn't гэж бас үгсгэж ашиглаж болно. За жишээлх юм бол would гэдэг үг маань ямар утгыг илэрхийлж өгдөг вэ гэхээр ерөнхийдөө imagine a situation or action гэж байгаа. Ямар нэгэн зүйлийг төсөөлж байгаа тохиолдолд гэсэн үг. За ингэсэн бол тэгсэн бол ингэх бол тэгэх бол гэсэн үг гэж ойлгож болох нь шүү дээ тийм ээ. It would be nice to renovate our apartment. It would be nice to renovate our apartment. Байраад зассан бол гоё байхгүй юу гэсэн өгүүлбэр байх нь шүү дээ. Байраад зассан бол гоё байх байсан гэсэн үг байх нь шүү дээ тийм ээ. За I would love to eat healthy food. I would love to eat healthy food. Би эрүүл хооллох дуртай байх байсан гэж ойлгож болох юм шүү дээ. Идмээр л байна арай болоогүй. Аль нэггээр нь ч ашиглаж болно гэсэн үг шүү. За would гэж байгаа. I wouldn't love to гэх юм бол би идэх дургүй байх байсан. Би одоо энэ дээр бол би эрүүл хоолмоор л байна гэж очилсан ба. Яг эрүүл хоолдог бол биш. Гэхдээ тэгсэн бол хоолсон бол гоё ах байсан тийм ээ. Гэхдээ өнгөрсөн гэсэн үг бол бас яг биш шүү. Ирээдүйд ч гэсэндээ болж магадгүй. Тэрэн дээр бас would гэж ашигладаг шүү. Will гэдэг туслах үйлэгний ерөнхийдөө өнгөрсөн цааны would гэж нэг бол ашиглалтна. Асгүй бол would гэж зүгээр л өөрөөхөө байгаа хэлбэрээр modal verb болж ашиглагдаж бас болох юм аа. За дараагийнх нь болохоор would гэдэг үгний дараагийн хэрэглээ нь хэрвээ тэгсэн бол гэдэг дээр бас ашиглагдаж болдог. Жишээлх юм бол I would drive you if I had a car. Би машинтай байсан бол чамаа хүргээд өчгөл байлаа гэсэн үг байна шүү дээ. I would drive гэдэг монголоор жолоодох хүргэж өгөх гэсэн үг байгаа. Чамааг if I had a car. Би хэрвээ машинтай байсан бол чамааг хүргээд өчөх байлаа. I wouldn't mind helping you if I had time. Would гэдгийг үүсгээд wouldn't mind гэдэг монголоор нэг их юм бодохгүй. Энэ дээр бол би нэг асуудал гэж үзэхгүй, санаа зовхгүй гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэхээр I wouldn't mind if гэж ахад орж ирж шүү дээ тийм ээ. Хэрвээ надад за байсан бол энэ бол ерөөсөө болохгүй байхгүй цаг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэрвээ надад за байсан бол би ингэх байсан гэдэг дээр бас would гэдэг modal verb-ыг ашиглаж болдог юм байна. За даажийнх нь болохоор can, could, would гэж шүү дээ тийм ээ. Дахиад would гэдэг маань бас ороод ирж байгаа тохиолдолд яг ямар үед can, could, would гэдгийг ашиглаж байгаа вэ гэхээр request, offer, permissions, invitations гэж байгаа байхгүй юу? Request гэдэг нь болохоор санал тавьж байгаа, одоо эсвэл бол одоо хүсэл тавьж байгаа, эсвэл зөвшөөрөл авж байгаа, эсвэл урилга тавьж байгаа, урьж байгаа дээр ерөнхийдөө энэ үгнүүдийг ашиглаж болдог гэсэн үг байна шүү. Зүгээр хэлэг биш ингээд санал тэгчхүү, ингэхүү, ирэхүү, явахуу гэдэг ч юм уу тийм ээ. Нэг тийм асуусан байртай юунууд дээр өгүүлбэрүүд дээр эднэрийг
ашигладаг гэсэн үг хамгийн түрүүнд нь. За жишээлх юм бол can you help me? Can гэдэг modal verb-ыг ашигласан байна. Чи надад тусалж чадах уу гэсэн үг ш. Can you help me? Асуусан байр дээр энэ болохоор асууж юм тийм ээ. Эсвэл would you mind if I take this chair? Would you mind if I take this chair? Би энэ сандлыг авчвал болох уу? Татгалцахгүй гэж гэсэн үг юм шүү дээ. I wouldn't mind гэхээр би нэг татгалцахгүй гэсэн үг болвол would you mind гэх юм бол та татгалцах уу? Зүгээр үү гэсэн үг гэж ойлгож болох нэ. Одоо энэ дөр болохоор асуулт асууж ийн гэж ойлгож болох юм шүү дээ тийм ээ. За may I go гэж энэ may гэдэг үгийг бас ашиглаж болсон байна. Энэ ерөнхийдөө оруулаагүй ч гэсэн эднэр бол ингээд may, would, could эднэр бүгдээрээ их хвчлэн ашиглагдчих байдаг шүү за. За би явж болох уу гэсэн асуусан өгүүлбэр байна. За тань could you please move to your right a little bit? Could you please move to your right a little bit? Жохон баун тишээ суугаад өгч чадах уу? Жохон баун тишээ болоод өгч чадах уу гэд бас л нэг тийм юм хүсээд байна шүү дээ тийм ээ. За энэ хүссэн, уурсан can you come гэх юм бол чи ирж чадах уугаа уурсан тийм ээ. Алсгүй болвол зөвшөөрөл авсан одоо жишээл жоохон ингэ баун тишээ сууж болох уу гэдэг чинь бас л зөвшөөрөл авч байгаа хэлбэр. Гэх мэтлэн дээр энэ асуултууд ихэвчлэн энэ modal verb-ос эхэлж байдаг байх нэ. За ингээд та бүхэнд энэхүү хичээл маань ойлгомжтой байсан болов уу, таалагдсан болов уу гэж найдаж байна. Энэ удаагийнхаа хичээлийг үгээр өндөрлөе. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Түр баяртай.